Тэгэхээр фундаментал сэтгэлгээний сургууль гэж юу яриад байгаа юм бэ? Тэгээ школ. Сургууль гэдэг чинь ингээд анги дотор хүмүүс хэлдэг байх тийм школ. Фундаментал сэтгэлгээний школ гэж юу ярьж байгаа юм бэ? Тэгэхээр тэрнийг би энэ нэг ойлголтын хүрээнд энэ модоор төсөөлж яриа гэж бодсон юм байна. За тэгэхээр лидер хүн гэж юм бэ? Лидер хүн гэж юм бэ? За бүгдээрээ ингээд хүн манлайлдаг, өдөрддөг. За олон ажилтнтай, олон дагагчтай лидерүүд байгаа энэ өнөөдөр. Тэгэхээр та өөрийгөө хэн бэ гэж бодож байна? Лидер хүн гэж ямар хүнийг хэлдэг юм бэ? За энийг аль нэг сургууль та бүгд заасан уу? 10 жилд чинь их сургуульд чинь бизнесийн сургууль. За лидер хүн гэж ийм хүн шүү. Чи ийм хүн болоор гэж хэлсэн үг тийм байна уу? Гараа өгдөө. Бүгдээрээ л одоо гадаад дотоод явсан баг. За Харвард явсан хүн байгаад байна. За лидер хүн гэж ийм юм аа гэж сургууль заасан байна уу? Байна уу? За байхгүй байгаа нь ичээ гараа гэсэн. За тэгвэл лидер хүний чанарууд юу байд юм бэ гэж би судалгаа хийж үзлээ. За энэ дээр Харвардын эрдэмтдийн хийсэн судалгаа байна. Колумбийн эрдэмтдийн хийсэн судалгаа байна. За 5,000 одоо дэлхийн топ CEO нартай 10 жилийн турш одоо хажуу талаас нь ажиглаж, судалж, ярилцлага хийж, 20,000 цагийн интервью хийгээд лидер хүнийг одоо нээлээ. Лидер хүн бол ийм юм байна гэсэн судалгаа бүтээл юмнууд байна. За тэгэнгүүт лидер хүн гэдэг нь шудраг хүн гэж. Мөн үү? Санал хийж гэнэ үү? Лидер хүн шудраг хүн мөн үү? За мөн биш гэж бас тийм. Хайрцаггүй нуруу бас мэдээлэл олж чадаагүй найзууд маань бас байна. За бүтээн зүйлтэй хүн гэнэ. Мөн үү? За цаашаа юу? За энэ бол Forbes-ийн одоо юу байгаа шүү дээ судалгаа. За цаг баримталдаг. Ерөөсөө цаг баримталчид лидер гэж шүү дээ. Цаг баримталч. За тэгээд дээрээс нэр цээжилдэг бол тийм. Бүх ажилтнуудаа нэрийг цээжээр нэгдэг тийм. Хой Доржин баяраа. Танаа аав чинь 1950 онд тэгээд лидер гэж шүү. За цаашаа. За тэгэнгүүт тууштай гэж. Ерөөсөө сэхэс сэтгүү ингээд зүтгэдэг, дайрдаг. Тууштай. Лидер. За цаашаа. Шийдвэр гаргах хэрэгтэй юм тийм шүү дээ. Шийдвэр гаргаж чадахгүй ингээд үлцээд байвал тэр лидер хүн биш. За уруу итгэгч байх хэрэгтэй гэж. Ерөөсөө гарч ирээд хүмүүсийг ерөөсөө умруулаад, уяраагаад дагуулдаг хүн лидер хүн нэ. За өөртөө итгэхтэй тийм. Өөртөө итгэх хүнд ч хүн яаж итгэх вэ? Ерөөсөө тэгэл байж байгаа, бие авч явж байгаа нэг хэсэг одоо ерөөсөө тийм гэрээлэгтэй. За тэгэхээр ийм маш олон лидер хүний чанаруудыг Forbes сэтгүүлээс гадна Харвардын Колумбийн докторууд томьёолж гаргажээ. Санал хийж гэнэ үү? Нийлж байгаа. Гоо зоригтой зүг. Би энэ юу ч хүүхгүй зоригтой нийлж байна тийм. За тэгэхээр энэ олон энэ олон чанаруудыг та бүгд өөрсдөө төлөвшүүлэх нэ. За цагаа барь шүү. Хоцрохгүй шүү. За тууштай байна шүү. За шийдвэр гаргах юм ороод ирээдүйд шууд шийдвэр гаргаад байна шүү. Тийм ээ? За хүмүүсийн нэрийг цээжлээ шүү. За өөртөө итгэхтэй юм шиг харагдаж шүү. Тийм ээ? Заавраа итгэх шүү гэдэг. Бүх шин чанарыг өөртөө нааяа. Ингээд лидер болох юм гинэ. За лидер хүний баримтлах 5 зөвлөл юм. Лидер болох 14 мэлг нь одоо энэ талаар бичигдсэн ном зохиол, тэр ном зохиолыг уншсан хэдэн 10 саяхан тоогоо алдсан. Зөвхөн лидер хүн гэж хэмбэ гэдэгтээ бүхэл бүтэн одоо Харвард гэдэг сургууль бизнесээ хийж мөнгө олж байна. Тэрэн дээр өчнөө олон ном бичиж тэрийг хэдэн сая бодлоо авч хэвлэлийн компаниуд ашиг олж байна. Тэгэхээр энэ маш чухал сэдв мөн байна уу? Мөн байна. Зөв мөн байна. Тэгвэл лидер хүн гэж яг хүн хин юм бэ? Та бүгд мэдэх үү? Яагаад? Энэ олон шин чанаруудын тэгвэл эзэмшил лидер болчих та. Ажилтнуудаа тэгвэл ийм л болгочих та. Амархан уу? Хамгийн их яригддаг бизнесчдэр, улс орнчдэр лидер хэрэгтэй байдаг мөртлөө лидер гэж хэн болох тухай бид өнөөдрийн хүртэл сайн ойлгохгүй л. Хүн бол өөрийнхөө ярьж. Гэхдээ манай нэг дарга байсан тэр лидер хүн дээ. За тэр хүн чи ямар хүн вэ? Ноён нуруутай хүн байсан та. Гэвч тийм үү? Ноён нуруу гэж үүрчээд байгаа юм. Өндөр хүн байсан. Игчээрээд байгаа юм уу? Тэгэхээр тэгвэл энэ
цэцэг навчсан. Лидер хүнийг навчсан юм байл. Модоор харуул ерөөсө Бентли ногоон гоё үнцгэн төгөлдөр дэлбэлсэн цэцэг навч. За тэгвэл эндээс нэг шин чанарыг авч үзье. За лидер хүн харилцааны өндөр чадвартай байх ёстой юу? Ёстой. Тийм ээ. Зөв. Харилцааны чадвартай байх ёстой байж. Тэгэхээр харилцааны чадвар гэдэг юмны чинь ямар хүн харилцааны чадвартай байдаг вэ гэдэг асуувал яах вэ? Харилцааны чадвар гэдэг юмыг одоо бид нар гэдэг чинь та нар сонин дээр ажилд авцаар харахаар юу гэдэг вэ? Тим юмны гүйцэтгэх, тимний газрын дарга ажилд авнаа. Шалгуур нь юу гэдэг вэ? Харилцааны өндөр чадвартай. Окей. Тэгээ харилцааны чадвартай гэж юу гэдгийг ирээл инээгээ ханаагаад өдөрөө тохиол байвал харилцааны чадвар юм уу? Эсвэл өөр юм хэлээд байгаа юм уу? Магадгүй за ер нь бол ингээд чадвар чинь ингээд шумаар явсан байхгүй юу? Жишээлбэл одоо зөвхөн negotiation-ийг чадвар гэж байна. Тэрнтэй адилхан хүмүүстэйгээ харилцах. Одоо нөө гэж хэлбэл өөрөө нөө гэж хэлбэлээр юмыг хийх гэдэг нь тусдаа юм. Тэгэхээр миний бодлоор бол negotiation юм уу харилцаа байна уу communication гэдэг нь тусдаа. Лидерээс арай өөр. Тэгэхээр энэ лидерийн нэг чадвар нь бас өөр хүнтэй өөр салбар одоо өөр юм. Санд нийлж байна. Цаа ойлгосонгүй юу? Тэгэхээр өнөөдөр бол бид нар аягүй тийм бодиттой байх гэдэг байна шүү. Тийм л багуудаа авч яа, философи гэдэг. Тэгэхээр философи гэдэг бодиттой байх юм. Тэгэхээр харилцааны чадвартай хүн ямар хүн харилцааны чадвартай байдаг юм бэ гэдэг асуулт тавиад энэ чадварыг доошоо навч цэцгэс дундаас модны мөчрлөө нь орох гэж үзье. Юу хүний харилцааны чадвартай болох юм бэ? Тэгэнгүүт миний томьёол хүн бол өөрөөр томьёолж сайн сонсогч хүн байж болно. Яг тэгвэл логик нь яаж болж байгаа вэ? Нөгөө харилцагч хүнээ сайн сонсож чадах юм бол тэр хүнийхээ позицийг тийм ээ тэр хүнийхээ хүсэл эрмэлзлийг бүрэн ойлгоод хариу тогтолцоонд орох боломжтой болж байна. Зүгээр л гарч ирээд одоо уран хэлэхэд байвал тэр харилцааны чадвар мөн үү? Айгуу чанга дуугаар яриад байвал харилцааны чадвар мөн үү? За сайн сонсогч. За та бүгд сайн сонсож чаддгүй бусад хүмүүсийг ихмэр нөхөр ажилтнуудаа харилцагч нараа сайн сонсох гэж чаддгүй бизнес. За цаашаа. Тэгвэл сайн сонсогч гэж ямар хүн байдаг вэ? Ямар хүн сайн сонсох вэ? Ямар хүн сайн сонсох вэ? Чинь сайн сонсогч гэхээр та бидний төсөөлдөг шиг те за чи сайн сонсон шүү гэдэг яг вэ? Бизнес уулзалтанд ширээний хоёр талд сууж байгаа. Суулаа. Сайн сонсон гэхээр яг вэ? Би бол юу гэж төсөөлдөг байсан гэхээр чимээгүй суун өөдөөс нь хараад толгой тохиолдсон. Тэгвэл дотроо за одоо ингэж байгаа технологийн мессеж чичээд орой ямар хоол идэхээ хэлээ одоо. За цөөл дөрөв лавшаад ирвэл түрүүн л оног цөөл идсэн энэ талаар лавшаад ирэх болов бодож суух бол сайн сонсох мөн үү? Биш. Тэгэхээр сайн сонсох гэдэг юмны ард талд дахиад фундаментал чанар байна гэж хэлсэн чинь. Тэр нь юу гэхээр бусдыг чин сэтгэлээсээ сонирхдаг. За та харилцагч нараа чин сэтгэлээсээ сонирхдаг уу? За бодомжоор явж байгаа Монгол улсын иргэдийг чин сэтгэлээсээ сонирхдаг уу? За хүүхдээ насанд одоо өсвөр насанд хүрч шилжилтийн насандаа явж байгаа хүүхдээ чин сэтгэлээсээ сонирхдаг уу? Эхнэрээ нөхрөө чин сэтгэлээсээ сонирхдаг уу? Ямар хүсэл эрмэлзэлтэй юу хүсэж байдгийг сонирхдаг уу? За бизнес хийж байгаа тохиолдолд бизнесийн нөгөө талынхаа хүнийг чин сэтгэлээсээ сонирхдаг уу? Эсвэл уулзалтын өрөөрөө за би үнэ 15 гээд 15 дээр яаж юм нөхрийг шахаж зөвшөөрөх вэ гэж бодож олдгоо. Тэ? Яаж би энэ хүнээр өөрийнхөө юмыг зөвшөөрөх вэ гэж бодож олдгоо. Эсвэл энэ хүний үнэхээр хүсэл эрмэлзэл юу юм болоо гэж боддгоо. За ингээд сонголтууд байна. Бид бол амьдралдаа байнга сонголт хийж байгаа. За та бүгд тэгвэл хизээ нэгэн цаг хэн нэгэн хүнийг чин сэтгэлээсээ сонирхож байсан уу? Тийм момент байна уу? Бэлдээ тэр моментыг классик моментыг
За хэлдэг зөрөгтэй хизээ. Ямар хүн дээр за нэг удаа. За аав ээжигээ амар чистээс сонирхсон уу? Та нарыг 15 таа багт чинь аав ээж чинь миний хөө орой гадуур битий тэн цуугаад хичээлээ хий тэгэх юм бол чи амар хон сураад тэгээд том компани захирал болоод цалин авна гэж үгэлж яхад нь чин сэтгэлээсээ тэрийг сонирхож ирсэн. Тэр хүн бол хэзээ ч аав ээжийг чин сэтгэлээс сонирхдаггүй. Хэзээ ч. Тэр энэ байгаа хүмүүсийн 99% нь хэзээ ч чин сэтгэлээсээ сонирхож байгаа. Тэд нар л чамайг сонирхоод байсан. За тэр нэг моментыг хэлээч чин сэтгэлээсээ сонирхсон. Хүн болгон тохиолдог. Яг л химээс за яг уу жоохон яаж байгаа болмайгаар хэлчихлээ. Гэтэ ер нь одоо тэр анхны ч явахтай одоо анхны хайр ч юм уу, ихнэр ч юм уу эсрэг хүснээ чин сэтгэлээс сонирхдаггүй. Сонирхдаг. За нэг буцаадаа. За тэгээд чин сэтгэлээсээ бид нар сонирхдаг тийм үнэхээр сонирхдаг. Бүр сонирхсан маань юугаар илэрдэггүй. Жишээ нь нэг тийм мессежтэй тэр дуу зохиол их гардаг. Чин сэтгэлээсээ сонирхсан гэдэг нь баталгаа. Тэр нь юу вэ? Тэр чамайг харахгүй бол өглөө тийм ээ. Чамгүйгээр нэг хоромч байж чадахгүй. Хүн чинь чин сэтгэлээсээ сонирхсноо илэрхийлж шүү дээ. Чамгүй нэг л хором бол би өглөө гэж. Чамгүй нэг өдөр явбал хорвоо бүрхэг чигч байгаа шүү дээ. Бүр ингээд нөгөө хүнийг сонирхсондоо болоод өглөө галзуурлаа тийм ээ. За чин сэтгэлээсээ сонирхчоор хүн маш сайн сонсож байна. Амар сайн сонсдог. Хэлээгүй юмыг сонсдог. Хэлээгүй юм. Тэрний баталгааг надад хэлдэг. За эрэгтэй хүмүүстэй бол чинь ингээд эмэгтэй өнрөө те би чамгүй өглөө гэж тэгэхээр яах вэ? Эмэгтэй хүмүүс юу гэж хэлдэг өдсөн? Чи зайлаач ямар тэнэг залуу бай. Нүднээс далд ор. Би чам шиг залуутай хязгаарч явахгүй те гэдэг. Тэгтэн бид болдгоо. Болдгоо бид нар атуу болсон. Болдгоо шүү. Болдгоо. Яасан бэ? Чи надруу дахиж битээ хизээч залгаараа гэхтэн яасан? Залгаад. Залгаад байсан. Залгаад байсан. Өөрөөр сайн сонсогч гэдэг бол сонсоод суу. Эсвэл хэлсэн юм зөвшөөрөх юм биш ээ. Надруу чи юм уу бандмин те. Надруу дахиж хизээч битгий залгаараа гэхтэн бид яасан? Залгаад байсан. Яг хэлсэн баггүй юу? Тэр дахиж хизээч битгий залгаасаа гэдгийг цаана нөгөө хүнийг чин сэтгэлээсээ сонирхсны үндсэн дээр алдахын хүсэлтэй залгаасай гэсэн бодол байсан. Бид ойлгосон. Тийм сайн сонсогч байсан учраас бид залгасан. Тэгээд тэгээд бид харилцааны асар өндөр ур чадварыг үзүүлснээр хүссэн хүнээ өөрийн болгож чадсан. За тэгэхээр фундаментал сэтгэлгээ гэдэг бол фундаментал сэтгэлгээ гэдэг бол альва юмны шинж чанар донд төөрөлдөх биш. Шинж чанар донд төөрөлдөх биш. Тэр шинж чанаруудыг өөрөөсөө нөхцөлдүүлэн гаргаж байгаа мөн чанарыг олж харах тэр асуудал юм аа. Тэгэхээр харилцааны ур чадвартай хүн ажилд авна гэж бид сонин дээр зар гаргахгүй нэ. Муудлаа гэхэд сайн сонсогч хүнийг ажилд авна гэж бүр агсан шатны философи фундаментал сэтгэлгээний сургуулийн магистрийн дипломтой одоо суралцагч бол та бусдыг чин сэтгэлээсээ сонирхдаг хүнийг захирлаар ажилд тавьж байна гэж сонин дээр зар гаргасан юм байна. За тэгэхээр лидер хүн бол энэ мод гэж үзье гэдэг. Лидер хүнийг бид дэлхийн ямар ч Харвардын профессороос илүү төвшөнд ойлгохгүй энэ модыг ойлгоход болно гэж үзэж байна. Тэгэхээр энэ бол фундаментал сэтгэлгээний мод. За орчлон ертөнцийн тийм ээ Харвардын профессорууд өнөөдөр бидний хэвлэл мэдээлэл вебсайт, дижитал медиа юунд суурилж байна вэ? Шинж чанарт суурилж байна. Модны өчир дунд суурилж, модны навчис дунд суурилж. Гэтэл навчис яг руу намар болохоор хагдарч байна. Харуулдаг хагдарч байна. Тэгэхээр бид гайхдаг.
Гэхдээ би лидер хүний чинь ногоон өнгөтэй бөөрхий юм гэж бодсон чинь 9 сарын 1-нд шар болчихсон. За тэгээд би яг цээжлэх хэрэгтэй байна. За лидер хүн бол ногоон байж болно, шар байж болно гэж цээжлэх хэрэгтэй байна. За энэний дараа яах вэ? Энэний дараа нөгөө навч маань унан 10 сар хагдраа. Тэгэхээр би за лидер хүн бол ингээд ногоон навч, шар навч бас байхгүй навч. Би амар confused болж эхэлж байна. Тэгэхээр өнөөдөр орчлон ертөнцийн хүн төрөлхтний сургалтын систем бол тэр чигээрээ шинж чанар дээр суурилжээ. Шинж чанар дээр суурилжээ. Харагдах, сонсогдох, үзэгдэх хэлбэр төрсөн дээр суурилжээ. Мөн чанар агуулгыг ярьсан. Тийм учраас та нар Forbes сэтгүүл лидер хүн гэж хүн байхыг лидер хүний 10 шинж чанар байна. Харвардын эрдэмтэн 10 жил судалгаа хийгээд лидер хүний 5 шинж чанарыг гаргаж байна. Энэ шинж чанарыг өөрөөсөө нөхцөлдүүлэн гаргаж байгаа мөн чанарын тухай ярихгүй байна. Тэгэхээр энэ мөн чанарыг л ойлгочих юм бол бид аль болох доошдоо модны навчис том биш ядаж мөчрөөс бүдүүн мөчр модны их бие чадвал модны суурь үндсийг нь харчих юм бол бид шинж чанаруудыг цаашид судлах хэрэггүй болж байна. Зээлийн бүх юун дээр тогтдог вэ? Шинж чанар бол банкны салбарлууд ялхаад болоо. Зээл хэдэр өгөхгүй 25% банк тогтоод юм байна. Энэ бол шинж чанар. Өнөөдөр Монгол улс даяараа хамгийн ухаантай эрдэмтэн мэдтэйг нэлээд банк зээлийн бүх тогтоодог гэж бодож байна. Ягаад гэвэл тэр зөвхөн шинж чанарыг харж. Мөн чанар бол түүний цаана нуудж байгаа илүү далд, илүү комплекс, ойлгоход илүү төвөгтэй ийм зүйл байна. Тэгэхээр фундаментал сэтгэлгээ гэдэг бол аливаа зүйлсийн фундамент руу буюу доошоо нөхцөлдөж байгаа мөн чанарыг одоо бий болгох энэ сэтгэлгээ байна. За тэгвэл лидер хүний цорын ганц мөн чанар юу вэ? Хардсан байна. Тэгэхээр лидер хүний мөн чанарыг та бүгд өөрсдөө тодорхойлоосоо гэж би хүсэж байгаа. Яг энэтэй адилхан. Зээлийн хүү юун дээр тогтдог вэ? Саяны модоор. Монгол улсын эдийн засгийг яаж хөгжүүлэх вэ? Саяны модоор. Авилгал гэдэг зүйлийг яаж устгах вэ? Саяны модоор. Тэг. Монгол улсын боловсролын системийг дэлхийд өрсөлдөхүйц болгохын тулд юу хийх ёстой вэ? Саяны мод. Бүх нийгэмд байгаа, эдийн засгт байгаа, хувь хүнд байгаа, хувь хүнд хүртэл байгаа, хувь хүний гэр бүлийн зөрчлийн асуудлыг хүртэл фундаментал сэтгэлгээгээр суурь мөн чанарыг ойлгох байдлаар тайлбарлаж байна. Эхнэр нөхөр хоёрын хоорондоо таарах юм шиг. Шинж чанар дээр хэрэгддэг ш. Чи хүүхдээ аваагүй гэж хэрэгддэг үстэй. Хүүхдээ аваагүй гэдэг бол шинж чанар. Гэтэл хүүхдээ аваагүй эцэг хүн за болий. Би одоо bias гэдэг. Хүүхдээ аваагүй их хүн цаанаа хүүхдийнхээ хаалгад сурах өнгөийг хийх гээд илүү цагаар ажиллаж ирсэн бол яах вэ? Зөв биз? Тийм ээ. Гэтэ яг нэг бол их хэмжээ эцэглэл гэдэг. Тэгэхээр альва юмны шин чанар дээр суурилсан харилцаа багтаа. Шин чанар дээр суурилсан мэдлэг гэдэг бол хэврэг 10 сарын 15-нд хагдарч ундаг эмзэг мэдлэг. Энэ бол мэдлэг биш байна. Энэ бол зүгээр л ажиглалтай байна зүгээр л мэдээлэл тийм мэдээ. Тэгэхээр бид амьдралдаа, ажилдаа энэ улс орныг хөгжүүлэх фундаментал сэтгэлгээний аргачлалыг ашиглаж болох юм шүү гэж би ерөнхийдөө бодоод тэгээд блог бичиж энэ одоо философичийн хувьд 10 жил энэ би юм бэ гэдэг асуултаа хайх явцдаа блог бичээд 10 жилийнхаа ойд фундаментал сэтгэлгээ гэдэг ийм сэтгэлгээний аргачлалыг томьёолж энийг цааш хөгжүүлэх гэж шийдсэн юм аа. Тэгээд энэ одоо үйл явдал миний амьдралын хувьд бол маш чухал үйл явдал, чухал майлстон. Тэгээд би одоо нэг байгууллагын CEO болох ч юм уу, CEO-гоос халагдах ч юм уу тэр ус юм биш. Миний хувь хүнийхээ сэтгэлгээний төвшөнд дараагийн шат руу гарч байгаа юм чухал үйл явдлаа найз нөхөд та бүхэйгээ энэ өөрөө хуваалцах гэж хүссэн юм аа.
та бүгд ч гэсэн надаас зарим нь хэдэн жилийн өмнө сэтгэлийн төвшөндөө өөрчлөлттэй байгаа. Хүн бол тасалдахгүй л хөгжил. Тэр 40 насны хямрал чи нэртэй манай нэг найз ирсэн. Би 40 насны хямралд орчлоо өгшөө яах вэ гэдэг. Энэ юу? Энэ бол философийн юм байхгүй. Яг 15 настай хүүхэд teenage crisis гэж философи юм. Яг тэр 15 таатай хүүхэд ойлгож, хүн хүүхдийн байд ойлголоо. Удахгүй гэрээсээ хөөгдөж гарахыг ойлголоо. Удахгүй аав ээж болно гэдэг маш олон одоо мөн чанаруудыг ингэж хүний амьдралын мөн чанаруудыг харснараа сэтгэлгээний crisis болж байна. Энэ crisis-аас илүү хүчрэх хүн болж гарч ирж байгаа. Тэгэхээр би тэр найздаа хандаж ихээр 40 насны crisis орсон бол тэрнээсээ чи хүчрэх болж гарч ирсэн. Унвал хогчин. Би дэмжлээ би яаж. Би баян гэж хэлж байна. Тэгэхээр хүн бол нэг 15 таа, 25 таа, 40 таа тэгээ магадгүй 60 таа ч юм уу crisis ороо явд юм шиг. За crisis ороод тэндээс унсан хүмүүсийг бид харж байна. Харж байна. 50 таа гэсэн ямар хөдөлгөөний шин чанар 50 настай мөртлөө юутай хөдөлгөө ямар хүнтэй явж идэг вэ? Залуу их нэртэй явж идэг. Хөшгөх хүсэхгүй шүү. Хөшгөөс өгтлээ яаж. Бас залуу их нэр хууч их нэрээс өөдсөн юм шүү. Хөшгөхөөс өгтлээ яаж. Би хөшөөгүй шүү гэдгээ батлахын тулд залуу эмэгтэйтэй суулаа. Энэ бол философи, хүн болгон философич. Хүн болгон би хинбэ гэдэг асуултаа хайж даат хүсэж байна. Тэгэхээр би хинбэ гэдгээ ойлгож чадхаа болохоор crisis ороо нөгөө зангахтай хөдөлгөхийн оронд даатамжтай залуу хүнтэй өсвөсөө уралж байгаа юм. Тэр оранж юм тэр спорт машин ирсэн. Америкт бол хатгаа штэ. Яг 45 хүртэл бүгд спорт машин авчихдаг тийм. Чин crisis. Тэгэхээр би философч та бүгдээрээ философч бид бол бүгдээрээ би хинбэ гэдэг асуултыг бол хайж байгаа. Нэгдүгээр, хоёрдугаар би энэ нэг хамт олон бүгдээрээ л том захирлууд хамт олон удирдаад ингээд явж байгаа ажил үйлс хийж байгаа. Би эдрийг нэг яаж атах удирчих вэ? Тэ эдрээс ядгатай маа юм байгаа. За гуравдугаар гоо улс орон гэж нэстэ дампуу юм байна. Энийг одоо яаж хөгжүүлэх вэ? Улс орон чи ямар хүчтэй вэ? Тэ ийм гурван асуулт байгаа. Энэ асуултууд руу атаклах энэ асуултуудыг тонгорох мэхэн maybe фундаментал сэтгэлгээний школ байх үсэхгүй гэж би та бүхэнд болцсон гэж бодсон. Дараагийн удаа манай одоо найз нөхөр бас ийм зүйл зохион байгуулаад биднийг ураад яцаагаад шинэ арга гаргаад философи өөрсдөө одоо уншсан мэдсэн зүйлийг хуваалцаад ингээд бол миний зүгээс их баярлалаа. Ингээд албан ёсны эрхлэл лекцээс дуслаа.